хөтөлбөр үргэлжилж байна. Хөвсгөл аймгийн Рэмчинлөмб суманд байрлах жарганд хоолын үзэгслэн үзэхээр энэ оны эхний 2 сарын хугацаанд л гэхэд 4,000 орчим гадаад дотоодын аялагч тус сумыг зориулж очжээ. Жилээс жилд жуулчид нэмэгдэж байгаа тул эх 2027 оны 1-р сард жарганд хоолыг тулгуурлан жарганд хоолын үзэгслэн гих дархтын өв соёлын наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. НТВ-ийн сурвалжлах баг яван явсаар Хоймор нутгийн хойд сум болох Эренчинлөмб сумд ирсэн байна. За тэр дундаа хүмүүсийн анхаарлыг татаж гайхширлыг төрүүлээд байгаа жарганд хоолын ирэг дээр ирсэн байна. За жарганд хоолын тухайд бол Эренчинлөмб сумаас холгүйхэн уртаадхан талд нь бол байрладаг юм байна. Тэгэхээр биднийг бол хатгал тосгоноос гараад наашаа ирж явах замд бол маш олон гол таарлцсан. Тэд бүгд хөлдөө байсан. За харин энд бол жарганд хоол маань огт хөлдөөгүй зөөлхөн урссан ийм төр зурагтай биднийг өгтөж авлаа. За ингээд гол руугаа өнгийгөө тарах юм бол бас маш үзэсгэлэнтэй доторх өв сургамал нь ногоонороо. За ингээд өглөөний 10 цагийн орчимд бол нар ийгээд голоос уур савсаад гол дагуух модд нь цантаад маш үзэсгэлэнтэй дүр зураг үүсдэг юм байна. За би одоо энэ нутгийн бол нуугуул хүн. Одоо эндээс энэ нутгаас нүгөөд тэр нь 98 онд нүгөөд одоо урд амьдарч байгаа. Тэгээ одоо сая Мөснө баяр үзээд. Одоо энэ төрлөх нутагт би олон жил болго нэг ирдээ. Одоо хавар ирдэг бас энэ жил өвөл ирж үзье гэж бодоод. Тэгээ ирээ сайхан байна. Үдж байгаагүй анх удаага. Би чи гоё хөхөн. Үнэхээр гоё юм байна энд чинь. Ийм гоё газар байдаг гэж анх удаа л харж байна. Йоо, миний сайхан их орон гэдэг бодол. Өөрөө ирэхгүй огшоод нүдийн олиус гарч ирдэг шүү дээ. Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Тэгээд нөгөө нэг зам нь хэцүү ч гэсэндээ ирээд үзэж байгаа энэ үзэсгэлэнтэй газар бол so worth it, амар гоё. Бүр сэтгэл маш өндөр байна. Их хүүтэн байх юм болов гэж бодсон чи их бүлээхэн шахуу, тов тонголго их гоё байдаг юм байна. Тэ бүх доорх замаг чулуу бүх юм нь харагдчихээн. Тэ төсөөлснөөс маш гоё юм бэ. Улсууд энэ гадаад дотоод их явж аялах юм. Эх орноо эхэлж үзмээр над санагддаг. Маш үзэсгэлэнтэй байна. Өглөө маш их уур савсаж байсан. Их нууцлаг гайхалтай байгаль юм аа. Гоё зураг даруулж найзуудаа үзүүлэхийн тулд дрон, камер бүх юмаа бэлдсэн. Гол доторх ургамал, ногоо өвөлж амьд байгаа нь сэтгэл догтлуулж байна. Ийн 2023 оноос жуулчдын тоо эрс нэмэгдсэн тул өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангаас тус голыг хашаалж хамгаалан тогтчлт хийж энэ оны 1 сарын 1-ээс аялагч нэг бүрээс 5,000 төгрөгийн хураамж авдаг болсон байна. Зөрхөндөө зохион байгуулах жарганд голын үзэсгэлэн наадмын хоолунд гэр сууц гээд бүх зүйл нь дарахад гэсэн тодтголтой байхыг сум орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.